За миний зогсож байгаа газар бол ус гүн цэвэршүүлэх үйлдвэр. За Сонгон хайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлал энэхүү ус гүн цэвэршүүлэх үйлдвэрүүд өнөөдөр ингээд албан ёсоор нээлттэй үйл ажиллагаа нэхлэж байна. За энэ үйлдвэрийн хувьд бол Улаанбаатар хотын баруун бүсийн унтны усан гамжийг нэмэгдүүлж байгаа. За дээрэс нь ер нь ойрын 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын унтны усны хэрэглээнд шинэ их усүр бий болж байна гэдэг зүйлийг бол холбогдох албаныхан бол хэлж байна. Нийслэлийн усан гамжийг болдоор нэмэгдүүлж Монгол Улсын засгийн газар Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 2 дугаар компакт гэрээ буюу усны компактын хүрээнд бүтээн байгуулсан Монголын анхны ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээлээ. Ус хангамжийн баруун их усүрийг шинээр байгуулах төсөл нь их усүрийн талбайд нийт 30 гүний удаг 55 км ус дамжуулах шугам хоолой барьсан. Шинэ их усүрээс олборсон усыг унтны усны стандарт нийцүүлэн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэр юм а. Үйлдвэр нийслэлийн усан хангамжийн системд жилдээ 50 сая шометр ус нийлүүлнэ. Үйлдвэрийн нээлтэнд Монгол Улсын ерөнхийлөгч болон Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Фетри, төслийн гүйцэтгэгч, хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл албаны бусад хүмүүс оролцлоо. Энэхүү нүүрийн хүлээн байгуулалтыг тоглосон хугацаанд багтаан бодит ажлыг болгон хэрэгжүүлж чадсан төслийн удирдагчид Монголын болон олон улсын инженер техникийн ажилтнууд, нийт бүтээн байгуулагчид компакт гэрээнд хөтөлбөрт оролцож буй 20 нэмрээ оруулсан та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ арга хэмжээнд орсон бүх хүмүүстээ баярлаж байна. Чин сэтгэлээсээ та бүхнээрээ бас бахархаж байна шүү нэрээ. Үнэхээр сайхан байна. Мөн улс орны маань амин чухал асуудлын нэг болсон ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй 20 нэмрээ оруулсан Америкийн нэгдсэн улсын засгийн газар, Америкийн нэгдсэн улсын элчин сайд яам, мянганы сорилтын корпорац, Америкийн ард түмэн Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. So this is an indeed түүхэн ач холбогдолтой ийм үйл явдлыг тэмдэглэж байна. Энэ бол Монгол Америкийн бат бэх харилцааны хүч чадлыг харуулах зогсохгүй Монголын ард түмэнд хідэн үеэрээ дамжин авчрах ийм ашиг тусыг бол бид нар харж байна, тэмдэглэж байна. Тэгэхээр зэрэг энэ бол монголчууд цэвэр усанд ус хангалттай цэвэр устай байх мөн санитар ариун цэврийн бүх шаардлага хангасан ийм устай байх ийм боломжийг олгож байна. Үүнийг бол Америкийн нэгдсэн улсууд бол маш өндрөөр үнэлж үздэг ийм зүйл байгаамаа. Яагаад энэ өнөөдөр төслийн энэ хаалтын ажиллагаа бол маш ач холбогдолтой ийм болж байгаа гэхээр зэрэг энэ бол Монгол Америкийн хувьд харилцаа түншлэлийг тэмдэглэж зогсохгүй зөвхөн хөгжлийн хөтөлбөрийн хэмжээнд бол үнэлэгдэхгүй ийм зүйл юм аа. Яг гэвэл энэ бол хоёр орны засгийн газрын хоёр орны ард түмний хамтран хэрэгжүүлсэн хамтын түншлэлийн үр дүнд бий болсон. Тухайлбал бол Америкийн нэгдсэн улсаас 463 сая Америк долларыг энэ төсөлд оруулсан бол Монгол Улсын засгийн газраас 115 сая бас мөн Америк долларыг бас хувь нэмэр оруулсан байнамаа. Тэгэхээр энэ бол зөвхөн энэ хамтын ажиллагаагаар бид хамгийн их бахархаж байгаамаа. Mongolia using American and Mongolian 2000-ад оны үеэс эхлэн эрдэмтэн судлаачид Улаанбаатар хот усны хомсдол орох эрсдэл бодитоор нүүрлэж байгааг анхааруулж төр засгийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх гарч шийдлийг эрчимтэй хайж байсан тэр үед Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацтай хамтран Монголын усны компакт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн төвхтэй. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь нийслэлийн унд ахуйн хэрэглээнд нийлүүлэх 8 дахь их усүр буюу Улаанбаатар хотын усан хангамжийн хамгийн том ундны усны их усүр болж байгаамаа. За энэ усны компактын ерөөсө гол давуу тал нь Улаанбаатарчуудын ундны усны асуудлыг бид нэр шийдэж байгаа. Энэ бол ерөөсө хамгийн том давуу тал нь. Ер нь бол энэ үйлдвэр маань туулгын дагуу барилсан биокомбинат шуун фабрикийн орчинд баригдсан 30 ширхэг гүний удагаас усаа бид нэр хүлээж аваад яг тухайн ус маань бол шууд уух боломжгүй тодорхой хэмжээний бохирдолтой ус байгаа. За тэр усыг бид нэр энэ ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээр 2 шатны цэвэршүүлэлт хийж цэвэрлэнэ. За эхний дугаарт бол бид нар уламжлалт цэвэрлэгээний байгууламжууд гэж байгаа. За энэ нь бол нөгөө коагуляц, поликуляц, тэгээд тунгаагуур, шүүлтүүр гэсэн ийм технологиор усыг цэвэршүүлнэ. За шаардлагатай тохиолдолд бид нар уруу осмосын технологиг ашиглаж өшөө илүү нарийн цэвэршүүлэлт хийх болцоотой уруу осмосын байгууламж бас манай технологид байгаа. Энүүгээрээ бас онцлог байна. За манай усны компактын хүрээнд
энэ томоохон инженерийн том дэд үтсийн төслүүд бол баригдаж байгаа. За мэдээж юуны хажуугаар энэ дэд үтсийн төслүүдийг барихад байгаль орчинд ээлтэй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгаж барих нь бол хамгийн чухал байдаг. Энэ маань өөрөө Монгол Улсын байгаль орчны тухай хуулиудаас гадна бид нэр энэ олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартуудыг нарийн мөнд чанд сахиж ажиллах хэрэгтэй байдаг юм аа. За энэ ганц хоёрхон жишээ дурдъя. Бид нэр эхний тархины дош маань ерөөсө 200 метрийн зайтай. Тийм учраас бид нэр яг энэ дунд нь 60 метрийн урттай 2 метрийн өндөртэй юм шорон далан босгож өгөөд энэ маань болохоор нөгөө хүнд машин механизмаас үзүүлэх дуучмыг багасгах. За хоёрдугаарт нь энэ сонгоор хуулын доошоо айгүй их жалга тэгээд энэ нүх тэгээд нөгөө тархины амьдрах орчинд муу нөлөөсөн учраас энэ дээр 105 шулуун энэ далангуудыг босгож нөгөө хурд унц цас борооны усыг тэнд нь байлгаж ингэснээр тархалын амьдрах орчныг сайжруулж байгаа. Сонгоор хуулийн зүүн бэлд баригдсан тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд шав тавьснаас хойш эрчимтэй өрнөж хугацаанд хүлээлгэн өгч байгаагаараа онцлогтой. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцсан ажиллах Улаанбаатар хотын ус сугийн удирдах газрын 27 инженер техникийн ажилтан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суйрлуулалт туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагжиж 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ажилдаан томилогдож оржээ. Улаанбаатар хотод одоо Улаанбаатар хот маань ер нь 7 их усүртэй. За өнөөдөр бол тэгээд 8 дахь их усүрээ бид нар хүлээж авч байна Улаанбаатар хот маань. Тэгээд 8 дахь их усүрээ хүлээж авч байгаа. Энэ их усүр маань хоногт 50,000 м куб усыг одоо шоо метр куб усыг Улаанбаатарчуудад нийлүүлэх юм хүчин чадалтай байж байгаа. За нөгөө 7 их усүр маань нийлээд урд нь 55,000 м куб усыг өгдөг байсан бол одоо баргалж тэрний хэмжээнд дүүцэхээр ийм ус гүн цэвэршүүлсэн бас ийм үйлдвэр бол бий болж орж ирж байна. Монголын мягны сорилтын сан Америкийн нэгдсэн улсын мягны сорилтын корпорацийн боцлогод тусламж болон Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаас бүрдэх нийт 461 сая Америк долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд доктортой хангад чиглэсэн. Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр түүний дотор ус хангамжийн баруун их усүр шинээр байгуулах, хаягдл ус дахин боловсруулах, усны салбарын доктортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий 3 томоохон төслийг товлсон хугацаа батлагдсан төсөвтөө багтаан амжилттай инхүү хэрэгжүүлж дууслаа.